Өнөөдөр хуурамч мэдээлэл захим халлаар дамжуулж сонгуулийн үр дүнд нөлөөлөх нийгмийн доктортой байдлыг алдагдуулах эсэл бидний хаалгыг төгсөж байна. Өнөөдөр дэлхийн хүчний тэнцвэр технологийн ноёрхлоор хэмжигдэх боллоо. Дата мэдээлэл болон алгоритмыг хэн хянаж байна? Тэр ус бусдыг удирдах, үзэл бодлыг нь чиглүүлэх, ард түмнийг нь тарих оюунд нөлөөлөх чадвартай болж байна. Манай бүс нутаг шиг геополитикийн эмзэг өргөмөл байршилтай улс орнуудын хувьд технологийн хараат бус байдал болон кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй гэсэн. Ийм учраас бид үндэсний датагаа хамгаалж, өөрсдийн технологийн давхлааг тогтоож байж, тусгаар тогтноо хамгаалж. Энэ бол бидний төс зүйлт бараг царын ганц арга хэрэгсэл байж байгаа. Монгол төрийн уламжлалт мэрэгэн ухаанд нэг гайхалтай үг. Төр улсыг дүших язгуур зарчим үнд зүйл тодорхойгүй болбоос ард толны сэтгэл ялбархан өмөрөх болно. Сошиал медиагийн талцуулдаг алгоритмууд иргэдийг үзэл бодлоор нь хувааж, хуурамч мэдээлэлээр ард олны сэтгэлийг хялбархан өмүүлж байна. Үүнийг дагаад улс төрийн популизм гарч зүй ёсны хэв журам алдагдсанаас болж дэлхийд даяар засаглалууд тогтворгүй боллоо. Үүний орчин үеийн язгуур гарцууд одоо профессор Джеймс Вишкний боловсон зөвлөгдөх арчлалыг хиймэл оюун ухаантай хослох явдал. Бид AI хүчийг ашиглаад сошиал медиаг талцуулдаг бас харин олон зуун мянган иргэдийг бодит дата мэдээлэлээр хангаж эрүүл замаар зөвлөлддөг. Тэгээд шийдэл гарч олдог энэ шин талбарыг. Энэ бол технологиор дамжуулан арчлалыг аврах төрийн язгуур давхлааг сэргээх түүхэн боломж.